skimming barren summits to the verdant plains. Each horizon is a new beginning. Rise and reign. Oh, 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 the echoes of eternity. Oh, 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 Valhalla calling me. Oh, oh, to love the strings of destiny. Oh, oh, Valhalla calling me. Эё, за юу байцгаана guys. За өнөөдөр бол маш онцгой дугаар орноо. За кино цаашаа амьдэрсэн хааны тухай ярина. За тэгээ нэмэлтээр Маса Марад уржигдар бас нэг жижигхэн шууган тариад авсан мөнөх тал сүлтийн тухай. Тэгээд одоо хэрхэн амьдарч байгаа тухай мэдээллийг өгнө. Мөн сүлд нь одоо суугийн маань талаар нэг хилэм гараад байгаа. Түүний тухай бас өөрийн үзэл бодлоо хэлье. За тэгээ олон юм уршаад яхав шууд гол сэдвтэ орцгоо. 2006 онд одоо Ботсвана улсын Савана буюу Чобе цэцэрлэг түрээлэнгийн Саудын хэмээх нутгийн Марш Прайдэд мэндэлсэн. Та бүхэн анзаарч байвал одоо алдартай сорив тааны бахархалтай ижил нэртэй байгоц. Гэхдээ шал өөр бахархал өөр улсын арслангууд шүү хоорондоос учрах ямар ч боломжгүй амьтаж шүү. Энэ чинь одоо хоорондоо 3000-аас 3500 км гаруй зайтай. Учираас одоо хоорондоо уулзах учрах ямар ч боломжгүй байгаа юм шүү. За яг өөр нутгийн гэхдээ ижил нэртэй бахархлууд гэж ойлгож болно. За энэ бүсийн арслангууд бол одоо Африкийн арслангууд дундаа бие бэлдар том гэдгээр бүр алдартай. Заан хөнөөцгөөдөг гэхээр одоо ямар аимшигтай хүч бистэй том арслангууд байдаг вэ гэдг нь одоо ойлгомжтой санагдаж байгаа. Тэгээд манай гол дөрвөлөх Секакамаг төрөхөд түүний эцгүүд бол тухайн үедээ 12 настай 3 хаан арслан байсан. Тэдний нэрлсэн нэр бол байхгүй. Гэхдээ Маршлын ноёлогч хэмээгдэг. За тухайн бүс нутгийг бол бүхнээр нь захирч байсан хаан арслангууд байсан. Удам угсаа гарал сайтай хаадууд байсан гэдгээ. За сонирхуулгаад Секакамагийн их нь бол нэг нүдэнд болортох гэдэг өвчтөй хараагүй байсан. Тэрийг нь одоо манай одоо хожим хаан болсон Секакама маань өвлөж удамшиж төрсөн ч нэг нас хүрээд одоо нүдэн зүгээр энгийн хэвийн болж эдгэрсэн байдаг. За Секакамагийн их нь өмнө нь одоо хэд зулцаглаж байсан ч ер нь томролгүй нэг нас ч хүрлгүй элдв бусын шалтгаанаар одоо үгцгээгээд байсан. Одоо хүнээр зүүрлэх юм бол нөгөө хүүхэд тогтдоггүй айл гэдэг шиг л одоо эндцгээгээд байсан гэсэн үг л дээ. Мөн ихэн Секакамаг 3 нас гараад одоо гэрээ орхиод явсны дараа буюу 2 жилийн дараа ихэн од сүхүрт одоо дайруулсан шархнаасаа болж үхсэн. Секакамагаас одоо хойш дахин үр тогтоогүй зулцгалаагүй. Нэг үгээр бол тухайн эрслэн ганцхан гүйхтэй тэр нь одоо манай гол дүр Секакама гэж ойлгож болно. За манай гол дүр бол одоо үнэхээр онцгой бие бэлдар ухаан илтрүүл төгс шүү. За та бүхэн одоо намайг одоо дэгстүүлээд хэтрүүлэхтэй яриад байна гэж гайхахгүй одоо эртхэн сануулад хэлчихье. Тэгээд нэг ихийн биш ч гэсэн нэг эцгийн өөр ихийн 4 ахтай. Тэднийг бол том бахархал тэднийх бол одоо том бахархал олуулаад бол нэг ан хийцгээхд одоо олон тооны амьтад агнадаг гэсэн үг тул эцэг эхчүүд нь хар багаас нь ан авд бол маш шаргуу суралцуулж бэлтгэж эхэлсэн байдаг нь. Мөн Секакамагийн төрдөг жил нийт 12 гүйэг төрснөөс 2 эерэг гүйэг, 4 эм гүйэг үер усны аюул гариг үсийн дайралт зэргээс болж үгцгээсэн байдаг. Харин ганцхан эерэг гүйэг үлдсэн нь хаан заяатай одоо манай Секакама байсан. За тэгэд хоног хугацаа сар жил өнгөрсөөр одоо 2009 онд 4 настай 4 ахтай цуг одоо Секакамаг цуг хөөсөн. Одоо яагаад гэхээр та бүхэнд одоо урьдчилан сануулхад Секакама бол маш том биетэй арслан шүү. За зэрлэг байгальд одоо амьдарч байсан цуут арслангуудаас одоо дэлхийд маш дээгүүрт ордог. Оргил эд үедээ баттай их сурвалж мэдээлэлээр бол 240 кг жим хүрч байсан гэхээр одоо маш том арслан гэсэн үг шүү. За иймд одоо ах нартайгаа бие хааны хөгжил ижилхэн байсан тул эцэг нар нь одоо хамтд нь хөөсөн. Их нь одоо Секакамаг хөгдөхөд эцэг нартай түүнийг явуулахгүй авч үлдэх гэж одоо хэд өмөрч тулдаж байсан ч Секакама үлдэх гээд хичнээн одоо зүтгэсэн ч ямар ч одоо арга байхгүй эцэг нар нэгэнт шийдвэр гаргачихсан байсан тул
зайлшгүй шаардлагаар одоо ах нарыгаа дагаж саутигийн одоо умард хэсэг залуу арслангууд одоо цөм цугладаг Чобе цэцэрлэг түрээлэнгийн бүс газрыг одоо зорьсоо. Ингээд одоо явцгаахад одоо Секигамагийн их түүнийг явуулж чадахгүй одоо 2 хоног араас нь дагаж явсаар байсанд одоо эцэг 3 арслан гурвал ирж эхийг нь одоо буцаа нутаг руу нь авч явсан байдаг. Одоо яагаад түүнийг зөнгөөр нь одоо хүүгийнхээ хойноос явуулахгүй байсан бэ гэхээр одоо Секигамагийн их одоо болорнуудад нь одоо тухайн Марш Брайдийн хатнаа нэг юм ан авуу энэ төр бол гол тоглогч одоо толгой зохион байгуулагч найруулагч нь байсан учраас түүнийг одоо явуулж болохгүй байсан. За болорнуудын одоо цорын ганц хүү нь одоо Секигама байсан. Хүүгээс одоо салж чадахгүй явуулж чадахгүй ямар хэцүү байсан бэ гэдг нь бол одоо та бүхэнд ойлгомжтой байгаа бах. За тэр тоо явсаар одоо Савана буюу Саутигийн умард хязгаарч Чобе цэцэрлэг түрээлэнд очиход одоо маш олон залуу арслангууд тэр жижиг бүсэд цугларцгаасан байсан. Том жижиг бахархлуудаас хөөгдсөн 7-8 бахархлын бараг цагаар 35-аас 40 залуу арслангууд цугларсан байсан гэдэг одоо албан бус тоо байдаг. Тэд чинь дотроо тэгээд бүгд салангад одоо ах дүүсээр нийлцгэн багада 2 гишүүнтэй ихтэй 8 буюу 9 хүртэлх коалишн буюу эвсэл болоод явцгаана. Хоорондоо тулдах үедээ тулдцгаана. Гэхдээ тийм нэг учир зүггүй хөнөөж алж хязгаагаад байхгүй. Гол асуудал нь өнөөдрийн хоол гэсэн асуудал байсан. Хэн увжин сэргэлэн арга ухаан гаргаж чадаж ан ав хийж чадаж байгаа. Одоо хоол унттайгаа залгаж цаашид амьд үлдэх одоо амьдралын төлөөх тэнд бол жинхэнэ халаан болж байсан. Ан олж ав хийж чадаагүй болон бэртлэгэмтэл авцгаснаа захаасаа 1-2-оор одоо өдөр хоногоор хүцгээгээд эхэлнэ. Эндээс чинь тэгээд одоо амьд үлдэцгээж байгаанууд нь бол одоо жинхэнэ сор болсон эртээ арга ухаантай шигдмэл одоо гарууд нь гарч ирнэ. Тэгээд одоо эндээс харахад одоо хүссэн болгоно нь хаан болоод байхгүй ямар өндөр байгалийн шалгуураар цойлж гарч ирцгээдэг гэдэг нь одоо харагдаж байгаа хаа. Тэнд байсан олон залуу арслангууд яагаад Маса Марагийн арслангууд шиг одоо бусад эрслэнгүүтээ бахархлууд руу дайрч эзэлж яваагүй юм бэ гэхээр Боцоно буюу Сауныгийн арслангууд ер нь Кен улсын Маса Мараг бол одоо үнэхээр чанартай одоо Чобегийн арслангууд бол одоо үнэхээр чанартай арслангуудтай бахархлуудтай байсан. Үнэхээр л одоо дээд буюу одоо оргил төвшөнд очисон цагтаа л бүрэн шийдэцгээгээд одоо дайралтыг эхлүүл явахгүй бол одоо амны гарц буюу одоо дайрсан бахархлуудынхаа хаадуудын зүгээр л нэг өдрийн гарын шүүс нь болоод дуусна. Үнэхээр одоо чанарын тийм дээд төвшний тулчсан хаадуудтай газар гэж одоо хэлж ойлгож болно. Ингээд одоо манай 5 бас бус одоо дундыг бариад зарим үедээ хоолтой, зарим өдрөө хоолгүй одоо өлмөн зэлмүү амьдарч байхад өлсгөө ирэх нь одоо манай 5-ын хамгийн том ах нь одос Украин сүрэг рүү дайрч байх үедээ одоо том буханд гидсээ хүүлүүлж тэр даруйдаа үхээд шууд тэгээд дөрвөл үлдсэн тэр үедээ одоо тэр нутагт мань хэдтэй одоо адилхан хэцүү цаг үед мөн хоолны төлөх дэмжлээс болж 2 ахаа алдсан тоорн өвс буюу одоо урагдсан хамарт гэх одоо зориг зүрхтэй дайчин бие хаач томтой тэр хавьдаа бол одоо өөрийн байр суурийг олчихсон дайчин гэдгээрээ бусад залуу арслангуудын эвслүүд дундаа бол алдарт гарчихсан арслантай санаа бодол нийлцгээгээд нэгдэж эргээд одоо тавуула болдог. Одоо энд байхад бас маш хүчтэй одоо бусдын хоолыг дээрэмдэж авдаг ганц нэгээрээ яваа өөрсдөө нийжил залуу арслангуудыг бол шоглож заримдаа хөнөөдөг байсан. Гузуулаа гэх бахархлаас гаралтай 5 арслан байсан. Тэр 5 одоо манай Секигамагаас 2 насаар ах. Тэгээд одоо Секигамагийн ах нараас бол одоо тоорн өвсөөс 1 насаар ах арслангууд байсан. Тэд одоо яг эд бяра арга ухаан бүрэн гүйцэж боллоо ханлаа гэцгээгээд аль нэг бахархлыг эзэрхийлэхээр одоо Чобе нутгийг орхин явцгаасан. Тэгээд эдгээр чи явсаар манай Секигамагийн өсөж төрсөн нутаг бахархал болох Марш бахархлыг нутаг хайж явахдаа анхааралтай авч одоо улмаар дайруу одоо Секигамагийн ах нарын эцэг болох 3 эцгийг нь хөнөөсөн байдаг. Ингээд 1 жилийн дараа одоо Чобед бейс одоо манай Секигама ангруу хийж яваад одоо тоорн уусыг дагуулад ангруу хийж явахдаа одоо өссөн гэрээнийг эргэхээр шийдээд явдаг. Энэ үед одоо өөрийнх нь бахархал одоо бусдын гарт одоо орсныг бол мдээгүй байсан. Тэгээд бусдын газар нутгийг нууцаар дамжин
явсаар одоо гэртээ ирэхэд ан хийж явсан ээж болох одоо ах нарынхаа ээжүүдтэй буюу дөрвөн эрсдлэнтэй таардаг. Харин тэд бүгдээрээ Секекамаг таньж баяр хөөртэй уулзцаадаг. Торносыг Секекаматай хамт явж байгаа учраас одоо цөмөрөө дайрч зодон цохон болдоггүй. Секекама маань одоо ихтэйгээ уулзаж их одоо баярлсан. Хамтдаа одоо сүхэр агнаж нэг хоног тэдэнтэй хамт байсан ч хаан таван арслан эрслэнгүүд нь одоо гэртээ эргэж ирээгүйг мэдцгээж тавуулаа тэднийг хайж яваад олж Секекама Торнос хоёр руу тэднийг одоо гингүй гахтан дайрч тавуул барьж авахад одоо манай хоёр ч одоо хүчтэй тулдсан боловч хүчний тэнцвэргүй тулаанд ялагдаж эхлэхэд болор нүдэд буюу Секекамагийн их болон хамт яваа гурван эрсдлэнтэйгээ нийлж дайран манай хоёрыг одоо цугтаалгаж амжин тулаанд дуусдаг. Манай хоёр ч юм хэдий олон шарх авсан ч гэсэн тухайн нутгаас зүгтаж ам гарч чаддаг. Энэ нь одоо ээжтэйгээ буюу ихтэйгээ уулзсан хамт байсан сүүлийн уулзалт нь байсан. Тэр үеэс хойш ихэн мөн хожим нудлгүй үхтгээ. Одоо энэ зүгталтаас эргэн чобед ирээд үлдсэн 3 ахтайгаа уулзцааж эргээд тавуулаа болсон байхдаа ганц л төлөвлөгөөтэй одоо зоригтой байсан нь үхцгээсэн эцэг нараа буюу өөрийн төрсөн бахархлыг тэр Саудигийн хаан болчихсон байгаа 5 арслангаас эргүүлэн буцааж одоо марш бахархлаа буцааж авах зорилготой байсан. Ингээд ан ав хийж бэлтгэл сургуультай маш удаан хийсээр одоо 3 жилийн дараа буюу 2012 оны сүүл буюу 2013 дөх одоо мөчөд 6 настай бие биелдэр бүрэн тэгшэрсэн Секекама эвсэл хамтралынхаа бол толгойлогч нь удирдагч нь болсон байсан. 3 ах бол одоо түүний удирдлагад байж харин тулаанд Секекамагаас одоо эмээхгүй илүү юу гэхээс одоо тутахааргүй Торнос одоо Секекамагийн ан ав элдв аюулд одоо үргэлж арга ухаан гаргаж чаддгийг нь маш их үнэлж одоо өөрийн удирдагчаараа сонгож түүний зааврыг одоо дагаж одоо баруун гар нь болж тусалж дэмжих болсон. Ингээд одоо тавуулаа гол зорилго болох өөрийн бахархлыг эргүүлэн буцааж авахыг одоо авахар зориг шуулуудаа тэд Саудигийн нутаг руу явцгаадаг. За энэ хугацаанд өөр бусад бахархлыг бол хангалттай эзэлж авахар боломжууд байсан ч Секекамад бол тэд чухал байгаагүй. Гол зорилго бол одоо өөрийн төрсөн бахархлаа буцааж авах одоо нэмт тэргүүний асуудал байсан. Тэд одоо явсараа Саудид ирэхэд Секекама 5 эсрэг 5 тулаад ашиггүйг мэдсэн. Мөн эрсдэлтэй барьцгүй тулаан болох тул одоо нутагт нь үнэр дууд шимээ сэжиг ажиг үлдээлгүй нуугдсаар нэгээр нь тоншиж дуусгахаар тулааны арга зал буюу одоо стратеги боловсруулж тэр нь ч одоо биелэлээ олж ямар ч гадны дайсан дайрах сэжиг ажиг мэдээлэлгүй байсан Саудигийн нэгэн гишүүнийг эргүүлээ хийж явахт нь өмнөөс нь Торнос Секекамагийн 3 ахын 2-той нь тосон дайрахад зүгтах зүгээс нь Секекама чимээ гаргалгүй өнгөрөөсөн нуугдж байсан газараасаа бас нэг ахтайгаа гарч ирэн тавуулаа нийлэн барьж аван нийлэн хөнөөдгөө. Ингээд нэгийг нь хөнөөсөн тул тэд удалгүй нөгөө дайснууд нь мэднэ гэж бодсон Секекама эвслийнхнийг дагуулan хойд хилийнх нь бүсээс зүүн хилийг нь даган маш хурдтай одоо рост хийж урд хил дээр нь чимээ анир өгөлгүй сэмэрхий явсаар очиж бас бөөндөө нуугдцгаад. За тэгээ маргааш нь Саудигийн эрс хойд зүгт эргүүл хийсэн нэг нь эргэж гэртээ ирээгүй аюул осолд одоо орсон гэр мэдсэн тул хоёр нь хойд одоо зүг рүү хамт явхад бусад хилийн хэсгэр одоо суларчих гээд байсан тул хоёр нь зүүн болон өмнөд зүгийг зорин эргүүл хийж явдаг. Энэ үед нь одоо инкийг нь хүлээж байсан манай 5 арслан 2 арслан гиндүүлээ отож хүлээсээр барьж авахд одоо зориг зүрхтэй дайч арслангууд байсан тул тэр тавтай бол хоёулаа шууд тулалдсан ч 5 арслангийн ялалтаар дуусч Саудигийн 5 хааны 3 нь бол үхдэг хэдий ч одоо тавуулаач гэсэн дайчин 2 арслантай тулалдсан тул манай 5 бас нэлийн шархыг одоо авцгаасан ч Секекамагийн тушаалаар нутгийн гүн рүү дайраа орж тавуулаа зэрэгц одоо хүрхэрч эхлэхэд одоо умард зүгт эргүүл хийж явсан Саудигийн үлдсэн одоо 2 хаан тэдний чимээнээр эргэн ирэхэд одоо 5 арслан байгаа мөн өмнөдийг зорьсон 2 нь алагдсан мэдэн нөхцөл байдлыг одоо ойлгон ялагдлаа хүлийн зөвшөөрч тухайн бүс нутгийг орхин хоёул одоо цааш явж уддаг. Ингээд тэд одоо өссөн гэртээ ирэхэд Секекама ихийгээ одоо хайсан боловч олоогүй түүнийг одоо үгснийг мэдээд одоо асар ихээр гонглсон.
мөн өмнөх эгч дүүс нь мөн хамаатнууд болох нь тэд нар нь одоо хольж солигдцоож үхэж үргэлдэцгээгээд хуучны бахархлагаас нь бол одоо бүр шал өөр бүрэлдэхүүнтэй болсон байсан. За Саудигийн хаан ирсэнтэй одоо дээрэнгүй ширүүн дарангуйлалд одоо хэцүү амьдарч байсан Марш бахархлынхан бол одоо бүгд маш их баярлсан. Арслангийн одоо хууль ёсоор өмнөх хаадын эрг үегүүдийг хөнөөх ёстой боловч одоо Секекама 2-3 настай бүх эрг үегүүдийг хөнөөлгүй харин бүгд зүгтааж одоо цааш бадарчилж амьдрахыг шаардаж тухайн бүс нутгаас одоо хөөж явуулсан. Тэгээ энэхүү цус тадлага аллах хийлгүй амьд үлдээ одоо явуулсанд эрслэнгүүд нь ч одоо таатай хандаж эсэргүүцэл үзүүлээгүй. Харин бие даан цааш одоо явах боломжгүй 2-3 одоо бяцхан эргүйгүйн бол Секекамагийн 3 ахын нэг нь одоо хөнөөж бахархлын цэвэрлэгийг явуулсан. Ингээд шинэ үе, шинэ тоолол эхэлсэн боловч 3 ах нь одоо өөрөх тусгаарлаж одоо цаашид бүр өргөн удам газар нутгийг эзлэхээр шийдэхэд одоо энэ шийдвэртэй санал нийлээгүй Секекама бахархалтаа үлдэхэд одоо тоор нөөс мөн тэр гуравтай явахыг хүсэлгүй дотны найзтайгаа үлдэхийг сонгож ингээд 3-2-ороо салцгааж 3 ах нь бүр өмнөд зүгийг зорио явж чадсан. За та гайхаж магадгүй энэ Секекама ч одоо хуучин өөрийн бахархал дээрээ эргээд ирчгээр ч одоо цус ойрлт явагдахгүй юу гэж. Тийм ээ тэр бол одоо ийм учиртай. Секекамаг явснаас хойш одоо холио өөрчлөлт бол маш их орсон байгаа. Мөн эм эрслэнгүүд өөрийн ойрын дотны төрөлтөөгөө ер нь эвсэлд ордоггүй байгаа шүү. Хинтээ эвсэлд орох мөн хинээс нь одоо хээлтгэхээ өөрөө шийдгээ гэсэн. Тэгэхээр одоо маш Марш бахархлын одоо тэр хоёрыг ирснээс хойш одоо анхны үрс нь бол одоо голцоо тоорн усын төлөвүүд гүйгүүд байсан гэж үздэг юм аа. Ингээд инх тунх байсан он жилүүд одоо маш олон удаа газар нутаг бахархлаа бол амжилттай хоёр хамгаалсаар байсан. Үүний одоо гол чадваруудаас нь би одоо цугсгонд өрдвөл бусад арслангууд ер нь нийтлэг арслангийн хаадууд дандаа газар нутгийнхаа хил хязгаар дээр халдан товтлогч нартай дайддаг бол Секекама тоорн ус хоёр дайсныхаа сүр хүчийг бие бэлдэр тооны их бага зэргийг эхлээд харж шинжиж ажиглаад дараа нь шийдвэрээ гаргадаг. Ер нь яарч хөдөлдөггүй маш улс өөртөө хөдөлдөг хоёр гэж ойлгож болно. Жишээ нь одоо 3 залуу арслан хүрээд ирлээ гэхэд өөрсдийн газар нутаг руу оруулж дараа нь тэднээс айж зүгтаж байгаа мэт дүрийг үзүүлээд өөрсдийн бүрэн судалсан нутаг дотроо оруулж одоо балчиг намаг элстэй газар гол зэргээр хатлуулж аль болох суйлтай ах цуцаа харгыг ашиглаж тулддаг байсан. Одоо бас 4-5 залуу арслан нутагт нь ороод ирлээ гэхэд шөндөө бахархлынхаа бүх эрсдлэнтэй зэрэг хүрхрэлдэж маш олон тооны арслан байгаа мэт дуу чимээ гаргацгааж сэтгэл зүйн дайралтыг бас хийж айлгаж буцаах мэт одоо хийдэг байсан. Мөн зайлшгүй тулаан болгоод багийн ажиллагаа хийж одоо тоорноостой 2 бийсээ хамгаалсан тулааныг үзүүлэх, нэг нь баруун талаа, нөгөө зүүн талаа хамгаалж тулдах мэтэр одоо бөксөө нийлүүлэн тулдах гэх мэт арга ухааныг бол Секекама тултал гаргадаг байснараа бүр онцгой алдар цуутай байсан гэдгээ. За ингээд нутаг дэвсгэр бахархлыг одоо маш сайн хамгаалж инх тунх амьдарч байхад хожимын нэг том үйл явдал болсон нь тэр хоёрын анхны эрг үеигүүд болох 5 эрг үеийг нутгаасаа хөөсөнч хоёр эцэг нь тэднийг хайрлаа одоо нутаг дэвсгэрийнхээ захад нутгаасаа гаралгүй явалгүй хэсэг амьдраад байхад нь байнга одоо хөөж туугаад байлгүй цаг нь ирэхээр одоо өөрсдийн ухамсараараа явах байлгүй хэмээн байлгаад байсан нь сүүлдээ аюул дагуулдаг. За тэр нь юу болсон бэ гэхээр тэр 5 залуу ханхуунууд нь бослог гаргаж өөрсдийн эгч дүүсээ ан ав хийж явахад нь нийлээ урцгааж хоолундыг нь дээрэмдэх зэрэг бүр байж боломгүй тийм жигшүүртэй авирыг гаргах болсонд хоёр эцэг нь одоо маш их гомдож бас маш их уурлаж улмаар одоо тэр тавыг нутгаасаа бүрэн хөөж гаргахаар хайж явсаар хоёул зорио очиход мөнөх 5 нь бүр төрсөн эцгүүд мөн төрхөөс нь өдийг хүртэл одоо тижээж хамгаалж байсан хоёр эцгийг хөнөөж өөрийн бахархлынхаа эзэд болохоор хоёр эцэг рүүгээ дайрдаг. Үүнд нь гайхсуу одоо хоёр хаан тэднийг хэдий үзэн ядсан ч гэсэн өөрсдийнхөө үрдэл хойч үе тул одоо хөнөөж чадлагүй хэсэг тулдсаар өөрсдийн гэрлүүгээ буцаж явдаг.
Үүнийг нь Ботсвана улсын ард иргэд маш их сонирхож улсын иргэдэнд ам дамжиж одоо шуугиж дотроо ард иргэдэнд хүртэл энэ амьтдын асуудлаас талцаж одоо маргалдаж байсан түүхтэй гэж байгаа. За тэднийг одоо ханхүү нарын гутамшигт уруулт хэмээн түүхэндээ нэрлэлцгээд юм байна. За ингээд нөгөө тавчин одоо хоёр эцгийг хөнөөж чадах юм байна гэсэн одоо сэтлийг нэгэнд авсан тул одоо нутгийн гүн рүүгээ дайрч яг л одоо гадны халдан төрөнгөйлөгчд шиг авирлан дайрахад одоо Секекама Торн өмс хоёр өмнө нь өөр залуу арслангуудтай нутаг дэвсгэрийн өөрсдөд нь ашигтай газраар одоо худал зүгтаан дагуулж яваа цуцааж эсвэл элдв байгалийн өрхөнд оруулдаг байсан бол энэ удаад яг тэр нутагт төрж өссөн газар нутагийн хаана юу байгааг бүгдийг мэдэх өөрсдийнх нь арга барилыг бүрэн мэдэх хүү нар нь дайснаар байсан тул одоо яаж чаддгүй. За нөгөө хэд ч явсаар бүр аварт хөвддөг бүс газарт нь ирэн хоёр эцэг одоо тулаан дуудан хэд хоног саагж эхлэхэд их нар эрслэнгүүд нь хүртэл тэдэнд уурсан ухрахыг шаардсан ч тэд ухраагүй одоо бааварцгаагаад хэд хоног оцсоор байсан. За энэ үед одоо энэ халдан довтлоод байгаа тавын дараа жилийн төрцгөөс эрг үегүүд болох тэр тавын удах дүүнэр нь Секекамагийн хажуу залгаа нөгөө явдаг 3 ах нь биш үү? Нөгөө нэг эцгийн тавлаа байж байгаа 3 төрүүлээд өмнө зүгийг зорчсон. Тэд нар чинь тэр өмнөх бүсийнх нь хаадууд болцсон байгаа байхгүй юу? Тэдний нутаг дээр байсан одоо 3 ахын нутагт одоо бадарчилж явсаар одоо удаах хүүнрийнх нь дүүнэр нь явсаар одоо эргийн ийм үйл явдал болох гээд байгааг өмнө нь өөрсдийн нутагт хальт орж ирэхдээ яваагүй байгаа ах нарыгаа харахтаа гадралсан хожимын цуутай хаан болсон одоо Секито хоёр дүүгээ дагуулan нутгаараа дамжин хой зүгийг чиглэн явах үеийн таардаг. За тэр 3 5 ах нь хоёр эцэг рүүгээ ирэн довтлоод бүр эзэрхийлэх гээд байгааг мэдэж одоо маш их уралцгааж тэднийг зорио очиход тэд мөнөөх 3-ыг дүүнраа биш одоо хамт өсснөө умартан дайсгансан байдалтай ухтахад 3 дүүн ч гэсэн одоо тийм өвээг зан гаргагч нарыг үзэн ядаж одоо 3 эсрэг нөгөө тавч одоо тулдахад нэг нь бол нөгөө таваас нэг нь тулалддаггүй одоо ах дүүний хоорондоо тулалдаж байгаа хүлийн зөвшөөрөхгүй тэгээд 3 эсрэг том тулаан болсон ч дараагийн одоо Секекама гэдэг цуутай ханхүү Секито 4 ахынхаа нэгийг нь хөнөөснөөр үлдсэн одоо нэг тулдааг үтэйгээ нийлээд үлдсэн одоо 4 цухтаж тухайн нутгаас одоо бүрэн гарцгаадаг. Харин ах дүү 3 мөн 2 эцгийнхээ нутгийг төрсөн ах нараас хамгаалж чөлөөлсөний дараа аав нарынхаа анх эхэлж байсан Чобэ цэцэрлэгт хүрээлэн лөө зорио явцгааж дахин инх тух цагийг авчирцгаачаад одоо буцаа явд. Одоо тийшээ бадарчилж явцгаадаг байгаа. Ингээд 2018 он хүртэл одоо асуудалгүй байж байгаад 2018 онд Мабеба буюу Секекамагийн 3 ахын нутгийг эзлэн 3 ахыг нь хөнөөс одоо төгс тулаанчид гэдэг тэр хавьда цунами гам гэх нэртэй 8 нас одоо жинхэнэ одоо галзуу ганган тулдаг таарснаа бол жинхэнэ арчдаг 6-гийн эсрэг бүр хоёулаа тулдаад хүртэл ялж байсан 2 цуутай бүр хаан залуу арслаа манай хоёрын нутагт тулж ирдгээ. Одоо тэгээ эхний удаагийн тулалтанд бол тоор нөөс одоо ганцаараа эргүүл хийж яваад одоо ээж эмийнхийг одоо нэгэнт мартчихсан 2 залуу хаантай тулан шууд тулдаг. Тэр хоёр бол өмнө нь одоо өчнөө дайсантай тулж байсан ч гэсэн өмнөдөө л одоо сайн тулаанч хийгддэг байсан. Тоор нөөс шиг дайчин туршлагатай хаантай бол тулж байгаагүй тул олон цаг ноцолцсон ч халж болон үхлийн шарх өгч чадаагүй. Гэтэ ер нь илүүрхэж байсан. За тэгсээр тулалцаар өөрсдөө шилжүүлсэн тулалдаж байгаа гэсэн Секекама бүхэж дуудсаар байсан тул Секекама ирэх бараанаар нь одоо нөгөө хоёр дийлж байсан хоёр буцан зогтож нутгаас нь гардаг. Хойд үсээр одоо эргүүл хийж явсан Секекама Торн улсын чимийг бүр хожим сонссон ч гэсэн аль чадгаараа яар ирсэн нь одоо найзаагаа нэг тэр хоёрын савраас аварч чаддаг. Торнос одоо нэлээд шархацсан ч тийм үхлийн хүн шарах бол байгаагүй. Тэгээд удалгүй айжимдаа явандаа эдгэрч бүр одоо бүрэн зүгээр болсон байдаг. За та одоо гайхаж байгаа одоо бүхэл бүтэн 12 настай байж ийм дайчин ирч хүчтэй байна гэхээр одоо тэгэхээр одоо энэний нэг асуудал байдаг. Энэ хоёр чинь одоо бүрэн
болоогүй. Одоо дахиад энэс цаашаа 5 жил энэ төр нэгэд одоо бүр амар гоцтой. За үүнийг нь суглаачд одоо нэгдсэн тайлбартаа ингэж урт наслах олон шалтгаан бий. Үүнд одоо энэ Ботсванагийн арслангуудын одоо генд нь ингэж урт наслах тохиолдол олон тохиолддог. Мөн газар зүйн онцлогтой бас холбодог. Бас сайн бахархал буюу олон тооны эрслэнтэй тул тэд арслангуудаар ан авд оролцуулдаг. Өөрсдөө хаадуудын хоолыг бэлдэж өгөх магадлал мөн хоолыг нь бэлдэж өгөх явдал байдаг. Мөн бахархал доторх дайсаг нар байхгүй. Энэ хоёр чи хоорондоо бол огцоодохгүй. Тэгээ эрслэнгүүдтэйгээ эдгээр бол ер огтоо маргалдаа зөрчилдөөн байхгүй. Бас тийм нэг хоолны дэглэм гэх юм уу нэг зохистой хэрэглэн тэр хоёрыг одоо маш олон жил амьдралс утга учиртай байгаа. Энэ хоёрыг ч нэг олон жил дагсан судлаач нарын нэг анзаарсан том зүйлс нь тэр хоёр одоо хооллоо ан агнуурыг одоо идлээ хооллоо гэхэд бусад одоо арслангууд ч одоо ханд садхаа мэдэхгүй тийм их идэхгүй эзний хэмжээг одоо ихэдтэл хоолддог. Маш багаар идэн тийм гэдэс дүүргэлтгүй гол төлөө одоо хөнгөн шингэн байдагт нь урт насаасан бас нэг учир байгаа гэдэг. Одоо хүнтэй жишээ зүйрлэж үзэх юм бол одоо зөв хооллолт гэх юм уу да. Тийм нэг сонин харин шинтэй байсан гэдгээ. За тэгээд савуудад бас зарим хэсэгтээ их усан мөрөнтэй газар тул одоо тогтмол усан цэлэх гол готлох шаардлагаас үүдэлтэй гэж. За тэгээд нөгөө бөөс хуурсны асуудлыг ч юм бол одоо цэвэрлэгээс тэр түүнийг нь одоо цэвэрлж ихдэг. Тэрнээс одоо бас үүдэн бас урт насалсан шалтгаан байгаа гэж үздэг. Энэ ч одоо хэлэхэд одоо сауна буюу энэ савуудыг болоод аялал жуулчлал сапарын аялал бол тийм ч их хөгжсөн газар биш. Тоотой цөөхөн чанартай хэдэн арслан судлаач нарын баг ажилдаг газар. Мөн гол мөрөн намаг шалбаг одоо их байдаг тул маш их хөдөлмөр зарцуулж байж арслангийн сүргүүд бахархлыг судалдаг гэж байгаа. Тийм нэг мундаг зүрх сэтгэлээр нэгдсэн хүмүүс байдаг юм байна лээ. За тэгээд ийм нөгөө сапарын аяллаа жуулчд одоо бага байдаг болохоор тийм YouTube одоо энэ тэнд одоо зураг бичлэг үүд нь бол маш бага байдаг. Одоо баттай тийм нэг арслан судлаач нарын л одоо тийм одоо яг хажууд нь дагаа явж исэн тийм цөөн тооны арслан судлаач нарын одоо баримт бичгийн дагуу би одоо үүнийг хийж байна. Тиймд одоо бас нэг копирайтын асуудал ихээр орох гээд байгаа тул одоо тийм том одоо телевизийн суугууд тул одоо копирайтын асуудал орох гээд байгаа тул зураг бичлэгийг нь ихээр оруулах боломжгүй байгаа шүү. Тэрийг бас ойлгоорой. За тэгээд нөгөө эхний удаагийн дайралтанд хөтөлгөөдснээс хойш одоо 3 сарын дараа Мабабагийн 2 буюу нөгөө цунами гам 2 эргэн ирэхэд энэ удаад манай хоёрыг одоо тулаан дуудаж эхлэхэд шууд тулахыг хүртэл болгоогүй. Манай хоёр маань чимээ хариу өгч тулааны дуудлагыг нь хүлээж авалгүй байсаар нутагтаа оруулж ирдэг. Ингээд өөрсдөө арга барил болох өрхөнд оруулах аргаа хэрэглэж